За сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. IMS подкастын маань 29 дахь дугаарыг инхүү эхэлж байна. Өнөөдрийн маань зочноор дотрийн эмгэг судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Болор маань оролцож байна. За тэгээ та өөрийнхөө талаар сонсогчдод танилцуулаад тэгээ подкастаа эхлэе. За танд болон IMS подкастын сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болор гэдэг дотрийн эмч мэрэгчлээ. Анагаах ухааны хүрээлэнд 2020 оноос хойш одоо эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа ийм хүн байна. За битүүрийн өнөөдрийн ярилцах сэдэв маань цус чулуужих өвчний талаар ярилцах болно тий. Тэгэхээр тэр яг цусны талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд эхлэе. Цус чулуужих өвчнийг ярихаас өмнө одоо цусны хүүдийн эрхтний яг бүтэц үүргийн талаар ерөнхий ойлголтыг өгье. За цусны хүүдийн эрхт маань болохоор өөрөө одоо хэвлийн дээд хэсэгт илгэний доод гадаргууд хонхорхоод одоо хэвтэж байрладаг 7-аас 10 см хэмжээтэй 30-аас 50 мл хэмжээтэй цусыг бол хадгалдаг. За цусыг хадгалах, тэгээ өтгөрүүлэх, ялгаруулах зэрэг үүрэгтэй хөндийтэй эрхтэн. За цус нь өөрөө болохоор илгэнд үүсдэг. За илгэний эсэд үүсээд одоо илгэний дотор байрлалд байгаа цусны сувгуудаар дамжаад цусны ерөнхий сувгт ороод үнээсээ болохоор цусны хүүдэд орж хоримтлагддаг гэсэн үг. За бид одоо ингээ хоол тэжээлийн идлээ гэж ботход за ходоодноос гиз рүү одоо ингээд хоол хэлжлийн зүйл орж ирэх үед ходоодны ханы эсээс нь болохоор холецистикний ингээд даавар ялгарч идэг. За тэр дааврын дохио дамжлалтай холбоотойгоор цусны хүүдийг агшдаг гэсэн үг. Тэгэхээр одоо нөө цусны хүүдэд хадгалагдсан байгаа цус маань гиз рүү орж ирээд одоо хоол тэжээлтэй орж ирсэн өөх тэжээлийн бацыг задлаад шимэгдэлтийг нь дэмждэг гэсэн үг. За мөн одоо нөө тосон дуустдаг витаминуудын одоо нийлэгч шимэгдэлтийг нь сайжруулад мөн хоол тэжээлтэй орж ирсэн бактерийг устгах үүргийг бол гүйцэтгэдэг. За тэгэхээр энэ чулуу маань яг яаж үүсдэг юм бол? Одоо цусны чулуу үүсэх яг механизм бол одоо цусны найрлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үүсдэг. За цусны найрлага нь өөрөө болохоор цусны хүчил, ураг, холестерол, за ус, электролит, бикарбонат зэрэг зүйлсээс бүрддэг шингэн төлөвтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо энэ бодисуудын найрлага хэмжээ өөрчлөгдлүүд эхлэхээрээ л одоо цус чулуучих өвчний үүсч хөгжих үндэс суурь нь болж байгаа гэсэн үг. За тэгэхээр нөгөө найрлагаас нь хамаараад цусны чулууг холестерины чулуу, нөсөөс чулуу, холимог чулуу гэж гурван үндсэн хэсэг таваадаг. За дийлэнх тохиолдолтой буюу холестерины чулуу нь болохоор өөрөө 75-аас 90% нь бол тохиолдож идэг гэсэн үг. Тэгэхээр энэ эмгэг бол одоо ихэвчлэн одоо хоолтой холбоотой үүсч болтно гэсэн үг. Одоо холестерины чулуутай холбож үзэх юм бол За тэгвэл энэ уг хүчний тархалт болон одоо олон улсад болон Монголд одоо ямар байдаг вэ тархалтын тал хэмжээ? За цус чулуучих өвчин бол дэлхийн хүн амын насан туршидтны 10-аас 20% нь бол одоо тохиолддог гэж үздэг. За ялангуяа Европын орнууд, Америк зэрэг орнуудад бол уг өвчний тархалт бол өндөр байдаг. Харин Азийн орнуудад харьцангуй бага буюу 10-аас 15% байдаг хэдий ч одоо сүүлийн жилүүдэд бол нэмэгдэх хандлагатай байгаа. За энэ нь яагаад вэ гэхээр нэг хоолтой холбоотой хэд нэг одоо барууны хоолт тийм ихээр хэрэглээд байгаа учраас мөн хотчлолтой холбоотой уг өвчл ихсэх суурь болж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ төсний чулуу одоо үүсгэх эрсдэл хүчин зүйлс нь юу байд юм? Юу нөлөөлдөг вэ? За цусны чулуу үүсэх эрсдэл хүчин зүйлс нь болохоор одоо 40-оос дээш настай байх эмэгтэй хүмүүс ялангуяа олон төрсөн болол эрсдэл нэмэгдээд явдаг. За тархалттай, илүүдэл жинтэй, жирийн шижинтэй, мөн дислипидемийн өөрчлөлттэй. За энэ нь болохоор цусан дах өөх тосны хэмжээ, хэвийн хэмжээс өөрчлөлттэй гарсан тохиолдолд үүсч болно. За мөн хатуу хоолны дэглэм барьдаг. Эсвэл огцом жингээ хассан хүмүүс ээж болно. Мөн ходоод нарийн гэц тариулах хагалгааны дараа мөн илгэний эмэггийн үед цус чулуучих өвчин бол үүсч болдог. Тэгэхээр нь болохоор эрсдэл хүчин төсөлөд явдаг гэсэн үг. Манай улсад хийгдсэн хэд хэдэн судалгааны үр дүнг бол харахад цус чулуучих өвчин бол 40-оос 59 насны хүмүүст бол дийлэнх хувьд нь тохиолддог юм байна. За үүнээс бол эмэгтэйчүүд нь илүү тохиолддог. Мөн одоо дасгал хөдөлгөөн хоолтын дэггүй, дасгал хөдөлгөөн хийдэггүй, тэгээд хоолтын тодорхой дэггүй, мөн олон төрсөн хүмүүс дээр болохоор энэ болохоор эрсдэл хүчин зүйлс болж явд юм байна гэсэн судалгааны үр дүн бол гарсан байсан. За тэгвэл эмнэлзүүн шинжээр нь хэрхэн онцлдог вэ? Яг яаж онцлогддог вэ? За цус чулуучих өвчний эмнэлзүүн шинж тэмдэг бол баруун хаврагны ном доогуур өгдөх эсвэл
арьс салс шарлах, тэ нүдний эсгэлээр шарлах, дотор мухаарах, огт сүрэх, чийж орсох, ам гашуу оргих ч юм ам хатах ч юм иймэрхүү эмэлзүүн шинж тэмдэг бол өгдөг. Мөн хэдий нэг төсний үедэд чулуутай хэдийч одоо нэг эмэлзүүн шинж тэмдэг өгөхгүй бас яваад иж болдог гэсэн үг. Тэгэхээр нэг саяны эрсдэл хүчин зүйл дээр дурдсанчлан одоо нэг ямар нэгэн тураах юм ч юм уу тэ бэлдмэл хэрэглэх ч юм уу эсвэл нэг дур мэдээ цөс хөөх юм хүмүүс одоо төсөө авгаана гэдэг янз бүрээр ярьдаг шээ тиймэрхүү зүйлс хэрэгэлсэн тохиолдолд нэг төсний хүүдий чулуутай гэдгээ мэдхгүйгээр хэрвээ тийм юм хэрэглэх юм бол тэр чулуу нэг төсний ерөнхий царгыг бүглэх ч юм уу тиймэрхүү асуудал хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг. За онцлогооны хувьд болохоор хэвлийн хийх таймын шинжилгээгээр бол бүрэн онцлох боломжтой. Гэхдээ одоо нэг эмч шаардлагатай гэж үзэх юм бол компьютер томограф, MRI төснөр булчирхаан замыг одоо рентген шинжилгээгээр онцлох ч юм уу замыг шалгах тиймэрхүү шинжилгээнүүдийг бол хийх боломжтой. За тэгвэл яг ямар эмчилгээ хийгддэг вэ? За одоо нэг уг өвчний үед болохоор одоо шууд төсний хүүдийг ахуулах мэс засал хийгддэг байхгүй юу? Хүмүүс бол нэг шууд мэс засал хийгдчихнэ гэж бодоод байдаг. Гэхдээ одоо тухайн хүнд бол шинж тэмдэг илрээгүй тохиолдолд бол ажиглана. Хянаад явна гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн маань бол өөрөө хоолны дэглэм баримтлана. Одоо нэг огцомж ингээ хасахгүй, мацаг барихгүй, удаан үлсгэлэн явахгүй тиймхүүдүүдийг дэглэмүүдийг бол баримтлана. За хэрвээ танд одоо шинж тэмдэг илэрх юм бол гэрийн нөхцөл арга хэмжээ авахгүйгээр яралтай эмнэлгийн байгууллага тандна. За энэ дээр бол эмийн эмчилгээ хийгдэх үү, эсвэл мэс заслын эмчилгээ хийгдэх үү гэд хоёр талын бол эмчилгээний асуудал яригдана. Тэгэхээр ерхийдөө бол нөгөө төлөвлөгөөт болон яралтай журмаар мэс засал бол хийгдэж болдог. За ер нь подкаст маань ингээд өндөрлөх тал руугаа хандж байна. Тэгэхээр та сонсогчдоо нэмж өгөх зөвлөгөө юу вэ? Бас хэлээгүй зүйлсээ. За цэцлүүлж өвчин өөрөө болохоор одоо урчин сэргийлэх боломжтой өвчлөл. За одоо энийг сонсож байгаа хүн бүхэндтэй хэрвээ танд цэцлүүлж өвчний одоо эрсдэл хүчин зүйлс байдаг бол засах боломжтой зүйлсийг нь бага тий одоо шууд уусаа боломжгүй учраас бага багаар засаад эрүүл тэнцвэртэй хооллоорой гэж хэлмээр байна. За мөн огцом турах ч юм уу тий огцом турах эсвэл нэг тураах бэлтгэл зэргийг бити хэрэглээрээ. За мөн одоо нэг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ 1-2 жилдээ тогтмол хамрагдаж байгаараа гэж хэлмээр байна. За баярлалаа. За өнөөдрийн маань подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр та бүхэн тэгээ дараагийн подкастаар уулзцгаая. Баяртай.